Сайн байцгаана уу таамжтай. Энэ удаагийнхаа видеогоор борлуулалтын талантай танилццгаая. За хамгийн түрүүнд нэвтрэх хэсгээс админ ирэхээр нэвтэрж орно. Нэвтэрч орсны дараа үндсэн цэцүүд харагдаж байгаа. Үүнээс та тайлан гэсэн үндсэн цэцэн дээр дарж орно. За тайлан цэцэн дээр орсны дараа борлуулалт F8 гэсэн цэцэн дээр дарж орно. За борлуулалтын тайлан харахтаа хамгийн түрүүнд огноогоор хайж өгнө. Тэхийн тулд огно гэсэн хэсэг дээр очиод за 10 сарын 31-ээс 10 сарын 31. За огноогоо оруулсны дараа хайх гэсэн төвчийг дарна. За ингэснээр тухайн өдөр хэвлэгдэж гарсан баримтууд маань харагдаж байна. Хэрвээ та дэлгэрэнгүй харахаар бол урдлынх нь дэлгэрэнгүй гэсэн төвчин дээр дараад энэ баримтан дотор маань ямар бараа бүтээгдэхүүн хичнээн ширхтээ борлуулагдсан байдгийг харах боломжтой. За мөн борлуулалтын тайлан цэснээс баримтаа буцаалт хийн. Тэхийн тулд та баримтан дээр байгаа цаг минут болон мөнгөн нүгээр тааруулаад таарж байвал ардлын буцаах гэсэн X тэмдэглэлтэй товчон дээр дараад буцаалт хийх үү гэсэн тохиолдолд тийм гэсэн сонголтыг дарснаар та баримтаа амжилттай буцаалаа. Гэхдээ танд анхаарах нэг зүйл байгаа. Энэ нь та нэвтрэх хэсэг дээр байрлах татварт илгээх гэсэн товчийг дарахаас өмнө баримтын буцаалтыг хийсэн байх шаардлагатай.